Өвчлөлийнхээ өдрийн амгалан айлтгая. Ардын намын бүлэг оролдож өнөөдөр хэд хэдэн асуудал дээр санал бодлоо солилцлоо. За эхний асуудал нь бол ер нь сонгуулийн тухай хууль, ард нийтийн санал асуулгын тухай хууль, үндсэн хууль, төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулга, Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль гэдэг эдгээр хуулиудад ер нь одоо өөрчлөлт оруулах шаардлага байна уугүй. Эдгээр хуулиудад өөрчлөлт оруулах бол одоо ямар чиглэлээр өөрчлөлт оруулах вэ? Англи одоо бас ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатай юу гэдэг энэ асуудлууд дээр саналаа солилцсон. За үндсэндээ бол эдгээр хуулиудыг одоо судлаж үзэх. Ер нь одоо өөрчлөлт оруулах шаардлага байвал ямар чиглэлээр өөрчлөлт оруулах вэ? Өөрчлөлт оруулах гэвэл одоо гол аль чиглэлүүд нь чиглэгдсэн одоо өөрчлөлтүүд байх вэ гэдгийг судлаж үзэх одоо ийм ажлын хэсгүүдийг бол байгуулсан. За үндсэн хууль болон ард нийтийн санал асуулгатай холбогдсон асуудлыг судлаж одоо бүлэг танилцуулах ажлын хэсгийн ахлагчаар бол Үндэ Жансан даргаыг за төрийн албаны тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай асуудал байна уу гэдгийг судлах ажлын хэсгийн ахлагчаар нь цогцлмаг засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэг түүний удирдлагын тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай юу гэдгийг судлах ажлын хэсгийг тогтворсон гишүүнээр за ер нь сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлага байна уу юу гэдэг асуудлыг судлахаар Цэрэнбат гишүүнээр ахлуулсан ийм ажлын хэсгүүдийг байгуулсан. За эдгээр ажлын хэсгийн хэсгээр ажиллаж байгаа улсууд байгуулад одоо ажиллаа бол бүлэг дээр одоо ийм шаардлагууд байна. Ингэвэл одоо ингэж өөрчлөх ёстой гэвэл одоо бүлгийн дээрээ танилцуулагдаад ингээд цаашдаа хуулийн дагуу бүх юм явуулна гэж ингэж үзэж байгаа. За хоёрдугаарт нь бол туулгын сав газрыг тусгай хамгаалтанд авах тухай болон улсын хурлын зүгээс энэ туулгын бохирдол, агаарын бохирдол энэ цэвэрлэх байгууламжтай холбогдсон асуудлууд дээр улсын хурлын зүгээс одоо бас хяналт тавих өөр бүхий ажлын хэсгийг байгуулах тухай асуудлыг хөндөж ярьсан. За зүгээр өнөөдөртөө бол бид нэр бүлэг дээрээс одоо бас бүлгийн ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргахаар ярилцсан. Энэ туулгын сав газартай холбогдсон улсын хурлын бусад тогтоох шийдвэрүүд болон энэ цэвэрлэх байгууламжийг одоо өнөөгийн байгаа нөхцөл байдалд хяналт тавьж ажиллахтай холбогдсон ажлын хэсгийг бол их хурлаас гаргах ёстой гэдэг ийм байр суурьтай байгаагаа бол ажлын хэсгийг санаачилж байгаа. Асхот гишүүн бас санал болгосон. За энэний дагуу улсын их хурлын даргаыг ирэхээр бас тохиролцож байж улсын их хурлаас ажлын хэсэг байгуулах ёстой гэдэг ажлын хэсэг байгуулах асуудлаа бол ярилцаж тохиролцсон. За мөн одоо гуравт нь бол энэ бүлгийн эрдэстэй холбогдсон асуудлыг бид нар бас ярьсан. За зөвхөн өнгөрсөн 7 хоногт бол энэ бүлгийн эрдэсийн тухай асуудал яригдсан. За ер нь цаашдаа одоо энэ улсын их хурлын гишүүдийн хариуцлагатай холбогдсон асуудал ямар байх ёстой юм бэ? Ер нь одоо энэ хуралдаанд оролцох эрдэс байнгын хороо болон улсын их хурлын чуулганы хуралдаанд оролцох тухай асуудлаар бид нар нэгдсэн ойлголтод төрсэн. Өөрөөр хэлэх юм бол ер нь бол цагтаа цуглаж эрдэсээ бүрдүүлж одоо хурлаан зөвлөгөөндөө идэвхтэй оролцож бай. За ер нь шаардлагатай үед чөлөө зөвшөөрөл авах, гадаад томилолт холбогдох бусад одоо хурлаас гадуур ажилтай байх юм аа бол олон түмэнд илтод нээлттэй мэдээлж явах чиглэлээр бол бүлгийн гишүүд ярилцаж санал одоо нэгдсэн ойлголтод хүрсэн гэж ойлгож байна. За ийм үндсэн одоо 3 асуудлыг бол бид нар бас хэлэлцсэн. За дөрөвт нь бол хэрэглэгчийн иргэшгийг хамгаалах хуулийн шинжилсэн найруулгын тухай асуудалтай санал бодлоо солилцсон. За энэ санал бодлоо солилцоод банк ороод орныг тэлцэгдээд эхэлсэн учраас энэ дээр харин одоо манай бүлгийн гишүүд бол нэлээд одоо эсрэг байр суурьтай байна. Өөрөөр хэлэх юм бол энэ хууль хэрвээ яг энэ байгаагаараа батлагдаж гарах юм бол өнөөдрийн одоо энэ жижиг дунд бизнес эрхэлж байгаа, бизнес эрхэлж байгаа, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа энэ хүмүүсд бол маш их хэмжээний дарамт болохоор ийм хууль байна. Тийм учраас энэ хуулийн дээр бол тодорхой анхаарал хандуулах ёстой гэдэг энэ зүйлүүдийг бас санал бодлоо солилцсон. Ингэж ийм 4 асуудал дээр бол үндсэн 4 асуудал дээр бид нэр бүлэг өнөөдөр санал бодлоо солилцож хуралдаана хийлээ. Би Эрдэнэт эдийн засгийн байнгын орооны хурал дээр нэг саналыг хэлсэн. 5 толгойтой холбогдсон асуудлаас гадна би хэлэхдээ хөгжлийн банктай холбогдсон асуудлыг энэ олон түмэнд яригадаад байгаа зүйлүүдийг нэгэнт нууц биш бол ил тод зарлах ёстой гэж. Өөрөөр хэлэх юм бол хөгжлийн банктай холбогдсон асуудлыг олон түмэнд ил тод болго хууль хэрэглэлтийн байгууллагууд энэ дээр ажиллаа гэдэг шаардлага бол тавьсан. Одоо ч гэсэн бас энэ шаардлагыг тавьмаар байна. За хилцээрийн явцад байгаа юмыг манай хэвлэл мэдээллийн нэг юмыг ойлгох хэрэгтэй. Хилцээрийн явцад байгаа асуудлыг бид олон түмэнд ил тод дэлгэд тавиад ингээд явахаараа цаашдаа энэ улс төр болоод явдаг. Ингээд улс төр болоод явахаараа энэ том төсөл хөдөлгөөрүүд бол хэрэгжих магадлал том баг болоод явждаг. Ийм
гашуун сургамжийг л бид нар одоо хизээж мартаж болохгүй ажиллах ёстой. А мэдээж монголчуудад суралцсан юм их байгаа. Оюутлогын гэрээн дээр юун далдуу, а юуг хожив гэдгийг эндээсээ сургамж авч 5-7 гэрээ дээр өвөл би ухаалаг сайн ажиллах байхаа гэж эзэсхийн газарт бол итгэж байгаа.